За анхаарлаа хандуулж хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Эглэлвизийн нэг сэдвээр нэвтрүүлэг энэ цаг мөчид үзэгч та бүхэндээ хүргэх гэж байна. За эхлээд та бүхэнд өнөөдөр манай студид ирсэн зочдоо танилцуулъя. За Отгон тэнгэр их сургуулийн багшийн хөгжлийн төвийн эрхлэгч Алтан Хундаг. За мөн Номд хүүхдийн туслангийн захирал Батбаяр, мөн Монголын үндэсний туслангуудын холбооны гүйцэтгэх захирал Урангаа ирсэн байна. Ингээд бид иймэрхүү бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнд өнөөдөр бас мэдээлэл өгөх гэж байна. За одоо ингээд 6 сар төхөөд хүүхдүүдийн хичээл сургалтын үйл ажиллагаа зогсоод амралт эхлэх гэж байна. Тэгээд эцэгчүүдийн хувьд одоо зам болохоор мөн одоо хичээлийн дундах нөгөө 7 хоногийн амралт хичээл юм уу, бие даалтын 7 хоногор ер нь хичээлийн бус цагаар хүүхдээ яаж хөгжүүлэх вэ? Ямар сургалтанд хамруулах вэ? Эсвэл одоо багш нар хүүхдүүдээ одоо хичээлийн бусад цагаар хаашаа юунд явуулах уу? Ямар сургалтанд хамруулах уу? Ер нь яавал хүүхдүүдээ илүү хөгжүүлж чадах уу гэж маш их толгой гашлахж боддог л доо. За зарим эцэгчүүдийн хувьд бол хүүхдийнхаа нөгөө сонирхлыг бас мэддэг эцэгчүүд байна те. За манай хүүхд нэг иймэрхүү сонирхтой учраас энэ чиглэлээр нь илүү хөгжүүлье гэд бас бодож байгаа бах. Тэгэхээр эхлээд Алтан Хундаг багш та ер нь одоо ингээд нөгөө насны онцлогтой хүүхдүүд байгаа тий. Тэгэхээр зарим цэцлэнгууд дээр жишээ нь ингээд одоо бага анги ч юм уу, дунд ангитай ч юм уу ингээд холилдсон ч юм уу ингээд янз бүр бас харагдаад байдаг л да. Тэгэхээр ер нь ингээд эцэгчүүд ч тэр одоо багш нар хэрэг харж ивэл тий. Хүүхдүүдээ албан бус боловсрол олохтой. Хичээлийн бусад цагаар хөгжүүлэхдээ ер нь яг юуг илүү анхаарах хэрэгтэй байдгийм бэ? Энэ талаар та бас нэг мэдээлэл өгөхгүй юу? За тэгэхээр одоо яг л зуны уйлрал эхлээд ирэхээр хүүхдүүдтэйгээ хэрхэн ажиллах вэ? Тэ хүүхдээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг асуудал бол бүгдэд тулгамдж байгаа. Тэгээ хамгийн түрүүнд яг энэ одоо хэрвээ нэвтрүүлгийг сонсож байгаа эцэг их асран хамгаалагч нарт хамгийн түрүүнд санал болгох зүйл бол та эхлээд хүүхдтэйгээ ярилцаач. Тийм ээ. Миний хүүхэд энэ зун одоо амралтаа яаж өнгөрүүлмээр байна? Хинтээ хамт баймаар байна? Энэ санаа бодлыг маш их сонсох хэвээр. Ер нь яг ингээд амьдрал дээр эргээ харж байхад эцэгчүүд маань өөрсдийнхөө хүсэж байгаа зүйл, өөрсдийнхөө магадгүй хүрч чадаагүй зүйл дээрээ илүү хүүхдүүд дээрээ анхаарад одоо тухайн зүйл рүү чиглүүлэх гэдэг. За тэгэхээр бас нэгдүгürt хүүхдтэйгээ ярилцаж та энийг шийдээч. Хоёрдугаарт нь одоо яг энэ сурагчид дээр бүгдэнд насны онцлог гэж байгаа. Одоо сургуулийн бага анги, сургуулийн дунд анги, сургуулийн ахлах анги гэдэг ингээд насны онцлог байгаа. Түүн дотроосоо одоо тухайлбал юу гэдэг нь сургуулийн таны хүүхэд сургуулийн бага ангиас сургуулийн дунд анги руу шилжиж байгаа бол та яг энэ насны хүүхдийнхаа бие биелдэр нийгэмшгүй танин мэдхүн хөгжүүлийг одоо илүү их дэмжиж өгөхөөр тэгээд зуны удирдлагын хугацаа учраас аль болох хүүхдийнхаа эерэг тэгээ ийм таатай хөгжилтөө ийм одоо сургалт үйл ажиллагаанууд дээр бас хамруулах нь илүү их үр дүнтэй байж байгаа гэдгийг бас анхаарах нь чухал байхаа гэж бодож байна. Ярилцсан гэдэг чинь тий. За ер нь бол ярилцахыг маш их зөвлөдгөө. Тэгэхээр ярилцсан гэхээр бид нар одоо очиод за чи юу гэж бодож гин гэд асуух уу. За эсвэл тэ ер нь ярилцсан гэдгийг бид нар яг юу гэж ойлгох хэрэгтэй байдгийм бэ. Тэгэхээр нөгөө магадгүй бага насны хүүхэд одоо дунд ангийн хүүхэд ч юм ахлах ангийн хүүхэд гэхээр бас нэг өөр байгаад байна тий. Тэгэхээр нөгөө ярилцах арга барилын үед бас нэг өөр байгаад байгаа. Тий ярилцсан гэхээр манай эцэгчүүд ер нь дийлэнхтэй их хвчлэн хүүхдтэй юм хаалттай асуулт тавиад тэрийг ингээд асуугаад ярилцсан гэж бодоод байдаг. Тэ жишээлбэл одоо чи тусланд амрах уу? Амарна. За амарна гэсэн. Тэгвэл чи ямар төрлийн тусланг илүү их сонирхоод байна? Миний хүүхдэд ямар давуу тал байна? Чи эндээс юу илүү хүсэж байна гэд аль болох хүүхдтэйгээ нээлттэй асуултаар ярилцах нэгдүгürt. Хоёрдугаарт нь гэхээр нэг ярилцсан гэд ирэхээр бид нар асуултаа хүүхдэд ийм бодох хариултуудыг их сайн өгч явах хэрэгтэй. Түүнээс шууд ингээ хүүхэд хариулаад за мөн одоо юу гэдгийг яг эцэгчүүд ийм тулгсан асуултуудыг хүүхдэд тавихгүй аль болох хүүхдтэйгээ нээлттэйгээр одоо асуултуудыг тавьж явах нэг чухал. Тэг асуулт өөрөө өнөөдөр тавьж байгаа юм шиг боловч цаана асуулт чинь таны хүүхдийн хөгжлийг хүртэл дэмжиж идэг. Одоо хамгийн энгийнээр ингээд ярих юм бол за одоо миний хүүхэд өөрөө бас төлөвлөгөөгөө гаргацсан байж болно шүү дээ тийм ээ. Ялангуяа одоо сургуулийн дунд ангиас сургуулийн ахлах ангиас шилжиж байгаа хүүхдүүд маань яг энэ үе дээр өөртөө итгэх итгэл байдлууд нэмэгдэж байгаа энэ үе тийм. Тэгэхээр би одоо энэ зүүн одоо ийм юм сурахыг хүсэж байна. Надад одоо энд давуу тал байна ч гэдэг юм уу. Ингэхээр нөгөө хүүхдээсээ илүү тэр ямар чадвар дээр магадгүй одоо манай хүүхдэд ямар давуу тал байна. Чи аль одоо юу гэдэг сургалт үйл ажиллагааг илүү их сонирхож байна. Ингэх юм бол энэ нь ийм шүүгээд ингээ хүүхдтэйгээ мэдээлэл юм харилцан солилцох байдлаар ярилцахыг ер нь хамгийн чухал байдаг. Тэгээ хүүхдтэй бид нар ингээд асуултыг асуух үедээ аль болох хүүхдээ сонсогчийн байр сууриас харах хэрэгтэй.
Тэгээ за чи яар би сонсож ингээд өөр зүйл хийгээд байх юм бол хүүхдэд хүртэл идэвхтэй харилцаа үүсэхгүй тийм ээ. Энэ бүгдээр хүртэл ингээд анхаарах нь их чухал байхаа гэж бодож байна. За хүүхдүүдээ магадгүй эцэг сонсчлоо. За энэ зүүн ямар ч гэсэн нэг арай нэг том ус хүүхдүүд нь за дотроо би найзуудтайгаа нэг тим юм хийшүү, ийм юм хийшүү гэж төлөвлөсөн байж болно тий. За одоо сүүлийн үед бас нэг ажиглаж байгаа юм нь анги хамт олноороо ингээ бөөндөө нэг юм сургалтын хөтөлбөрт хамрагддаг тий. Нэг ийм зүйлүүд бас нэлээд ажиглагдаж байна л да. Яг одоо ингээд манай студид жишээ нь яг энэ нөгөө хүүхдүүдийн одоо албан бус боловсрал гэж хэлэх одоо цусланд ингээ хүүхдүүд амралт чөлөө цагаа өнгөрөх боломжийг олгож байгаа төлөөллүүдээс ирсэн байна л да. Тэгэхээр та бүхний хувьд одоо хүүхдүүдтэй жишээ нь ажиллах байдал дээр хэрхэн ер нь яаж судалгаа хийж чинь хүүхдүүд илүү сүүлийн үед юу илүү сонирхож чинь ялангуяа одоо энэ зуны цагт те энэ хөтөлбөрт хамрагдахад нь хөтөлбөрөө ямар хөө байдлаар ер нь боловсруулдгийг энэ тал дээр та бүхэн бас өөрсдөө санал бодлыг бас бидэнтэй уулзаж за Батбаяр захирал эхлээд ярих уу та. Тэгэхээр Америк, Австрал, Канада гэдэг улсууд дээр бол одоо сүүлийн хэдэн жилүүд бол цусланд кемпэд амрагдсан хүүхдүүдийн талаарх маш олон судалгаанууд гарч байна. Эдгээр одоо судалгаанууд төр юу гэж гарч байгаа гэвэл кемпээр дамжиж одоо хүмүүжсэн хүүхдүүдийн одоо амьдрал дээр гарах чадвар нь өөр байна гэсэн юм олон судалгаанд гарч байна. Монголд ч гэсэн одоо цуслангууд сүүлийн үед бас судалгаануудыг хийж эхэлж байна. За одоо саяны түрүүний хэлсэн хөтөлбөртэй өдрийн аялал гэдэг одоо сандар цуслан жишээлх юм бол энэ өдрийн аялалд хүүхдүүд хамрагдсанараа ямар өөрчлөлтүүд гарч байгаа гэсэн судалгааг одоо саяны одоо цуслангуудын холбооны ийм практикийн хурал дээр танилцуулсан жишээ ингээд углал гарч байна л да. Тэгэхээр яг мэдээж хүүхдийн цуслан гэдэг нь одоо хүмүүсийн одоо ойлгодгоор за гоё орчин хүүхдүүд энэ чинь хөгждөг гэж зүгээр бодол байсан боловч одоо энэ бол судалгаагаар баталгаажж өгч байгаа нугасаа маш сайн хэрэгжилж байна гэсгийг одоо хэлхэн зүйтэй байна. За тэгэхээр мэдээж одоо хүүхдүүд маань мэдээж бүгд одоо хамгийн их одоо энэ судалгаан дээр гарч байгаа зүйл бол хамгийн дэлгэцийн хамаарал. За дэлгэцийн хамааралтай хүүхдүүд дээр ерөөсөө хамгийн чухал ажиллах ёстой нэг нэмрийн асуудал ерөөсөө амьд харилцаа яваад байгаа. За амьд харилцаа гэдэг бол одоо цуслан дээр хамгийн явагдах одоо боломжтой зүйл байна гэж одоо бас харж байна. Тэгээ одоо ер нь бүхэл цуслангууд энэ дээр одоо зориулж одоо байгальтайгаа илүү ойрхон байх, амьд харилцах одоо зөвхөн одоо амьдрах чадвар гэдэг одоо яг үүндээ хүүхдүүдэд заах гэхээсээ илүү бид нар өөрсдөө хүртэл ирээдүйд ямар амьдрах чадвар чухал вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа энэ цаг үед бол ямар ч цаг үед хүүхдүүд өөрөө дасан зогтох, шийдвэр гаргах, суралцах юм чадварыг бол албан бус боловсролын цуслан дээр эзэмших боломжтой гэдэг энэ рүү бол хөтөлбөр хөлөө чиглүүлж одоо явж байна л гэж. Оронгой захирал та юу гэж бодож байна юм? Монгол улсад яг цуслан хөдөлгөөн үүсч өгдсөний 100 жилийн жил тохиож байгаа. Тэгэхээр эндээс бид нэр 100 жилийн өмнө ч гэсэн монгол хүмүүс хүүхдүүдэд анхаардаг байсан байна гэдгийг харж болж байна. 100 жилийн өмнө төрийн болон төрийн бус бүх байгууллагууд нь хажуудаа хүүхдийн цуслан ажиллуулад зуны ээлжинд тэр агаар салхинд хичээлийн бус цагаар хөгжих, хамт олонтой харилцах, боловсрох, за өөрийгөө нээх дадал зуршлуудыг 100 жилийн өмнөөс зунших гэдэг үгнээс гаралтайгаар цуслан гэдэг үг гараад 100 жилийн өмнө л бид нар анхаардаг байсан юм байна. За тэгвэл 100 жилийн дараа яг энэ босгон дээр бид нар өмнөх 100 жилийг бүтээсэн хүмүүстэй талархаад дараагийн шинэ 100 жил үе одоо хоорондын ялгаагүйгээр тий хүүхдүүд юу үсэж чинь тэр насны онцлог тэр боловсрал ялгаа орчин нөхцлөөс үл хамааран хүүхдүүд хөгжих шинэ түвшинд нь гаргахаар цуслангуудын холбоо яг энэ 100 жилийн босгон дээр бас олон ажлууд хийгээд ажиллаж байгаа. Тэгэхээр хүн болгон л одоо яг нэг хүүхэд гэдэг хамгийн зөв харилцаа бол цуслан дээр явдаг гэж миний хувьд бол бас боддог. Тинчээ хүүхэд буруутгагдаж үзэж гин те зөвтгөгдөж үзэж гин магтаж үзэж гин оролцож үзэж гин хамтарч үзэж гин тэнцээ зөрчилдөөнд шийдвэрлэх гэж үзэж гин те тэгэхээр цуслан өөрөө хүүхдийг амьдрах чадварт суралцах хамгийн зөв талбар гэдэг агуулга эндээс бас айгүй сайн хөгжлийнхаа дараагийн түвшинд гарсан байдалтай бас ажиглагдчихж байгаа. За хэдүүлээ одоо ингээд аваад үзье те. За 100 одоо ингээд 6 дугаар сарын дундаас эхлээд хичээл сургалтын үйл ажиллагаа ингээд зогсоод за хүүхдүүд эцэгчүүд за нэг тал нь за нэг зуны түвшнийг сургалтанд хамруулъя гэдэг ч юм уу тийм ээ. За эсвэл хоцрогдсон байгаа хичээлийн нөхөйг. За нэг хэсэг нь одоо магадгүй эмээ өөрөг явуулд юм уу. За нэг хэсэг нь за цуслан ямарсан явуулъя гэдэг ингээд ярьж байгаа ах л да. За жишээ нь цуслан явъя гэж бодъё те хүүхэд. За тэгвэл эхлээд нэгээс зүгээр 5 дугаар ангид дээр аваад үзье.
За тэгэхээр эхлээд алтан дугш ер нь 1-5 дугаар ангийн одоо хүүхдийн бие бялдар үед те сэтгүүн онцлогийн хувьд ямар онцлогтой хүүхэд байдаг юм бэ? Энэ хүүхэд жишээ нь цуслан дээр очлоо гэхэд энэ хүүхдэд ер нь яаж ажиллах ёстой байдгийг. Тэгэхээр энд одоо нөгөө сургуулийн бага ангийн сурагчдын хувьд бол энэ бие бэлтрийн өсөлт хөгжлийн бас их эрчимтэй үе. Жишээлбэл одоо охтуудын хувьд бол 7, 10 наснда яг энэ бие бэлтрийн одоо өсөлт одоо хөгжил талаасаа илүү их өндөр болж идэг. Гэтэл хөвгүүд болоод ирэх юм бол юу гэдэг 13 наснда илүү их өндөр болж идэг. Тэгээ буцаагаад нэг 2 жилийн дараа гэхээр хөвгүүдийн өсөлт хөгжил нь дахиад илүү гарч ирээд охтуудтай ойролцоолж ирдэг ч үгүй юм онцлогтой. Тэгээ мөн бас бага насны одоо энэ бага ангийн сурагчдаар бас нэг гарч ирдэг нэг онцлогтой тал юу байх вэ гэхээр охтуудын бол гарын жижиг булчингийн хөгжил илүү сайн байж идэг. Хөвгүүдийн бол том булчингийн хөгжил бас илүү онцлогтой ингэж хөгжиж идэг, ийм онцлогтой ээж идэг. Тэгэхээр одоо сая ингээд яг тэр цуслан нэмэлт сургалт үйл ажиллагаа ярьж байна тийм. Тэгэхээр нөгөө хичээлээс гадуур сургалт үйл ажиллагаан дээр хамрагддаг хүүхдүүдийн хувьд одоо хамрагдах боломжгүй байгаа хамрагддаггүй хүүхдүүдээс ямар ялгаатай тал гарч ирдгүү гэдээ ирэхээр юм бол одоо эдгээр хүүхдүүд маа өөртөө итгэлтэй байдал, за мөн одоо дасан зохицох чадвар тийм. За түүнчлэн одоо хүүхдийн өөрийгөө хянах чадварууд дээрээ илүү одоо эерэг үзүүлэлттэй гарсан байдаг. Тэгэхээр сая эндээс нөгөө бас бусад орнуудын олон улсын туршлага судалгааг ярьж байна. Яг түүнтэй адилхан Монголд ч гэсэн боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс бас хийгдсэн юм судалгаанууд байж байгаа. Монгол хүүхдийн бие бэлтэр, танин мэдхүү, нийгэмчлэн хөгжихийн онцлогийн талаар бол сүүлийн 5 жилдээр бол ингээд 2 удаагийн ингээд юм шаталсан судалгаанууд хийгдээд энэ судалгааны бас ингээд үр дүнгуудыг одоо саяны одоо тэр 7-10 настай хүүхэд гэдэг энэ мэдээлэлүүд бол яг Монгол хүүхдийн судалгааны үр дүнгээс бас гарч ирсэн мэдээлэлүүд байгаа. Хүүхдүүдийн өөртөө итгэлтэй болж байгаа. Тэгээ бүр ингээд зөвхөн одоо дугуулж гэхгүйгээр бид нар ингээд спортын одоо дугууланд явдаг хүүхдүүд, спортын дугууланд явдаггүй хүүхдүүдээс ингээд харах юм бол биеийн өндрийн хувьд бол 7 см-ээр илүү өндөр байна гэсэн ийм судалгаанууд ч гэсэн байж байгаа. Тэгэхээр нөгөө энэ зуны улирлын хугацаанд бол бид нар аль болох хүүхдийнхаа энэ бие бэлтрийн хөгжлийн дэмжих талдаа анхаарах нь их илүү эерэг байж байгаа. Тэгээд хүүхдүүдэд энэ нөгөө бие бэлтрийн хөгжлийн дэмжинд гээл ирэхээр бид нар нөгөө ингээд юм одоо данг спорт те за одоо яадгийн нэмэлт юм үйл ажиллагаа гэхээсээ гадна таны хүүхдэд өнөөдөр бие бэлтрийн хөгжлийн үед ямар онцлогтой вэ? Та магадгүй одоо өнөөдөр сургууль цэцэрлэг амраагүй байгаа учраас багш нартай нь ярилцаад үзээч те би хүүхдийнхээ одоо бие бэлтрийн хөгжлийн дэмжихэрэг нүгэл. Тэгэхээр нөгөө энэ одоо хүний хөгжлийн энэ 3 хөгжлийн үзүүлэлтүүд хоорондоо юм холбоотой хөгжиж идэг. Тэгэхээр одоо нөгөө сургуулийн бага ангийн сурагчид маань 1-5 дугаар ангийн хүүхдүүд дээр минь одоо ингээд бараг ингээд одоо 5 одоо гэж 12 13 наснд хүрч ирсэн хүүхдүүд. Тэгэхээр нөгөө энэ 13 насн дээр чи хамгийн ихний одоо нөгөө өсвөр насны энэ хямралын эхлэл үе хүртэл тавигдчихэдэг. Тэгэхээр бид нэр хямрал онцлог гэдээ ирэхээр энэ дээр нэг юм айгаал болгоомжтой байх ш. Тэр хүүхдэд нөгөө дараагийн наснд нь орж ирэх ийм одоо шилжилт өөрчлөлтүүд гарч иж байгаа учраас эндээ хэрхэн дасан зохицох юм бэ гэдэг тал руу бас их анхаарч хүүхдтэйгээ ажиллах. За тэгээд энд одоо тэр нэмэлт сургалт үйл ажиллагаануудаа хүүхдийнхээ энэ давуу тал дээр нь тулгуурлаж ажиллах бас их үр дүнтэй байж байгаа. Тэгээд бага насны одоо юу гэдэг сургуулийн бага ангийн сурагчид маань ерөөсөө ийм хамтдаа байх их сонирхол бий болж өөрөөр хэлбэл нөгөө нийгэмшгүй хөгжил дээр нь бас нэг давуу талууд гарч ирж байгаа учраас бид нар яг түрүүний одоо ярьж байгаас тийм хамт багаараа хэрхэн ажиллах юм бэ? Одоо ингээ магадгүй тэр одоо цуслангийн хөтөлбөрүүд дээр тэнд дахиад нэг шинэ орчинд ороод ирэхээр нөгөө тэнд дасан зохицох чадвар гэдэг бол эргээд хүүхдийн бие бэлтрийг хөгжлөөд дагаад таны мэдхүү хөгжүүлэлт нь дахиад нийгэмшгүй хөгжил дээр нь ийм дагаж эерэг үзүүлэлт өгдөг учраас хүүхдийн хөгжлийг нэг хөгжил нөгөөгөө дагдаг гэдэг утгаар нь бас их илүү олж харуул илүү үр дүнтэй байдаг тийм. Тэгэхээр та хэдэд бол маш их практик кейсүүд бол яг ийм хөтөлбөр яг ямар яг одоо нэг тодорхой манай одоо өвлийн ээлжинд ирсэн одоо 5 дугаар ангийн хүүхдүүд гарсан юм өөрчлөлийн тухай би яриа л да. Тэгэхээр тэр хүүхд маань болохоор одоо яг хит их юм дэлгэцийн хамралтай малгайгаа ингээд яг таглаад ингээд өмсчдөг ингээд болон точоо суучдаг ерөөсөө тийм хүүхд байсан. Их анх эрэхтэй. За тэгэл одоо манай баг хамтлаа ярилцаал энэ хүүхдээр яаж ажиллах гэдэг тухайга ингээ ярилцсан. Тэгээ одоо цагаан сарын дараа одоо манай хүүхдүүдийн бас нөгөө Thanks Camp гэдэг одоо хүүхдүүдийн юм хөөрхөн өдөрлөгөө зохион байгуулад тэгсэн чинь тэрэн дээр эрэхтэй нөгөө хүүхд болохоор малгайгаа авдаггүй байсан шалтгаан нөгөө дэлгэцийн хамаарлаас шалтгаан энэгээр ингээ халзарцсан. Тэрнээсээ ичээд тэгээд тэрнээсээ маш их стресстэй, маш их айдастай юм байсан. За тэгвэл нөгөө өдөрлөгдөр эрэхтэй хүүхдээ малгайгаа авцсан. Бүх багш нар дээрээ гүйж ирэнгүүтээ багшаа миний нэг хардаа эн чинь ус ургацсан, эн чинь ус ургацсан гэдэг ингээд. Тэгэхээр энэ болохоор
зөвхөн тэр хүүхдээ одоо нөгөө сэтгэл зүйн хувьд ч түрүү багш маань хэлсэнтэй сэтгэл зүгээ дагаад одоо оюун санааны хувьд дахиад бие билдрийн хувьд ингээд бүгд ийм холбоотойгоор ингээд ийм өөрчлөлтүүд ингээд гардаг гэдэг ийм тод жишээ байгаа юм л да. Одоо энэ бол ингээд ганцхан жишийг дуртахад л одоо ийм байгаа гэсэн үг. Гэх мэтчлэн одоо энэ чинь бол хүүхдүүдийн одоо яг ийм өөрчлөгдөх хамгийн боломжийн нөхцөл байдал бол одоо бол цуслан юм удаа л гэж одоо бид нэр бол бодож байна. Ургуул одоо шинэ магадгүй 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүд чинь яг нөгөө жинхэнэ ээж аавынхаа нөгөө гарт байдаг тий ээж аавын жиг нөгөө харан ялтанд байдаг хүүхдүүд байгаа даа шүү тий. Тэгэхээр эдгээр хүүхдүүд жишээ нь ингээд цуслан дээр очихоор нэг талдаа харахаар одоо нөгөө бие даах чадвар нарай бас болоогүй байдаг юм уу? Ер нь очиход ер нь яадаг яг ийм хүүхдүүд насны хүүхдүүдэд зориулсан жишээ нь ямар хөтөлбөрүүдийг цуслангууд дээр ер нь санал болгодог вэ? Тэгэхээр юуг илүү магадгүй таньж мэдээд нэг талдаа харахаар бие бялдрын хөгжлөө бид харах аваад. За нөгөө талдаа харах энэ нөгөө хүүхэд магадгүй зан аашийн хувьд те сэтгэн бодох чадварын үед яаж тэнд хөгжил ер нь явагдаж байна? Энэ тал дээр нэг санал бодлоо хэлээ шүү дээ. 25 оны судалгаагаар 70 орчим цэцлэн бүртгэлтэй боловч идэвхтэй үйл ажиллагаа болсон нэг 50 орчим цэцлэн байсан хүүхдийн цэцлэн. Энэ нь зөвхөн нэг арга барилаар биш, маш олон төрөл зүйлээрээ өөрсдийн хамаарал бүхий одоо уламжлалт өв соёлыг хүртээлүүлэх, за хэлнийх, спортынх гэдэг ингээд янз янзын төрлөөр явжсан. 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүд цусланд хамрагдахдаа бусад насныхныгаа бодох юм бол хамгийн сайн команд авдаг нас сэтгэхий үг авдаг тийм баг хамт олон хамгийн сайн болж төлөвшөж чаддаг. Бид нар бодохдоо өөрсдөө за миний 5 настай хүүхд 6 настай хүүхд гээл ингээл эвээ минь хөөх юм гээл идэг те. Гэтэл тэр хүүхдүүд очиод багшийн хэлснийг баг хамт олноо даган дуурайх үйлдэлээр нь маш сайн баг хамт олон командаар тэр багийн зохион байгуулалт маш сайн орж чаддаг бүлэг болж чаддаг. Мөрдөө босгохдоо өөрөө ороо хураахаас эхлээл өөрөө ороо хураадгүйч хүүхдэд зөндөө олон байгаа шүү дээ. Өөрөө ороо хураахаас эхлээлтэй өглөө босгосноос эхлээл өөрөө бүх шийдвэрийг гаргаад эхэлж байгаа юм л да хүүхд маань. Тэгэхээр одоо тэр өдрийн турш дахиад тэр нэг хөтөлбөрүүд нөгөө одоо жишээлх юм бол ер нь одоо бид нар өөрсдөө Монгол хүмүүстэй ялангуяа бид нар өв соёлоо Монгол нүүдэлж ахаагаа бол цуслангууд маань зайшгүй ер нь ихэвчлэн тусгасан байдаг. Одоо тусахаас ч арга байхгүй. За энэ Монгол ахуй дээр бол үзүү хүүхдээ одоо яг тэр бие даах зүйл ялангуяа 1-ээс 5 дугаар ангийн хүүхдүүдийн те одоо тэр бодол сэтгхүй цаашаа хөгжчихэд хамгийн чухал үр нөлөө бий болж байгаа. Ахаад эдгээр хүүхдүүд өөрсдийнхөө одоо ингээд нэг юм бие даах чадвар нь яг энэ Монгол ахуйтай Монгол гэрээ барьснаар те морин унж үдснээр хүүхдүүдтэй хамтарч одоо тэр аргалыг дүүснээр гал түлснээр гих мэтлэн энэчнээс одоо ингээл бүх юм өөрчлөлтүүд нь одоо ингэж хөгжиж ойлгоцсон ингээд өөр болж байгаа гэж. Монгол ахуйтай гэдгийг та нэг жоохон тодруулж өгшин яг очиод яг юу үзэх боломжтой гэдэг. Тийм Монгол ахуйн хөтөлбөр гэхээр одоо эхлээл хүүхдүүд маань ерөөсөө Монгол гэрээ барьж байгаа. Монгол гэрээг одоо тодорхой нэг багшийн зааврын дагуу Монгол гэрийн танилцуулгыг одоо хүүхдүүд маань нөгөө Монгол гэрийнхээ өн ханагч нэрлж чадахгүй хүүхдүүд олон болсон шүү дээ. Ер нь бол тэгээд бүх одоо өвнийхэн тоон хаалганаасаа эхлүүлээд бүгдийн зааварчилгаа өгөөд Монгол гэр нь дэлхийд өөрөө ямар алдартай юм те нүүдэлчид яагаад одоо энэ Монгол гэрийг барьдаг бүх заавартайгаа тэгээд яг хүүхдүүд өөрсдөнд нь тохирсон юм зориултын жижигхэн гэрээ барьж үзээд гэрээ бариад дотор нь өөрсдөө гаргалаа түүжрээд аргалаа түлээд галаа хасаагаад тэрэн дээрээ цайгаа чанаад за тэгэнгүүт одоо хизээж үзээгүй нөгөө хүүхдүүд яг амьд байгальтайгаа ингээд хасаа төрмөд тэднэр бол хизээж аваагүй маш гоё тийм мэдрэмжийг авч байгаа юм л да. Хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө хийж бүтээгээд тэр хийж бүтээсэн зүйл дээр өөрсдөө одоо энийгээ мэдрэнэ гэдэг бол ирээдүйд угаасаа маш олон зүйлийг хийж бүтээх зүйлсээ одоо эхлэн тэнцээ тавигдж байгаа гэсэн үг. За тэгээ одоо ном сум харуул сурж байгаа, морь унд сурж байгаа, сур илдэж байгаа тийм одоо ахад нөгөө хөдөөний малчаан ял дээр очиод бүх төл малтай танилцж байгаа. Ахад цагаан эдээгээ хийх одоо бүх дараалттай тий бяцлагийг одоо яаж шахтын тий бяцлагч одоо ямар учиртай ингээд мэдчихлээд ингээд бүх тань мэдэх юмнуудыг өөртөө биеэр үлдэж одоо ингээд хийдэг гэсэн үг. Тэр нөгөө нэг яг тэр нөгөө бага насны хүүхэд илүү их команд авдаг, хамтарч ажилладаг гэх. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг хүүхдийн нас бага байх тусмаа тархины хөгжлийн хурд илүү их сайн байж байгаа. Одоо жишээлбэл бид нар ингэж удаад идэг. 5 настай хүүхдийг одоо ингээл те манай хүүхэд жоохон гэл те 5 дугаар ангийн хүүхдээ миний хүүхэд дөнгөж сургуулийн бага ангийнх гэл. Гэтэл эргээ харах юм бол энэ хүүхдэд тэр нөгөө шин зүйлийг сургахад илүү их одоо 5 настай хүүхэд 5 дугаар ангийн хүүхэд хоёрыг ингээ харах юм бол 5 наст нь илүү хурдан сурч авна.
Тэгээ тэр бие даах чадвар, дасан зохицох. Тэгэхээр энэ нөгөө нэг тархины хөгжилтэй илүү их холбоотой байж идэг те. Энэ бас их холбоотой нас багах тусмаа тархины хөгжил илүү одоо таны оруулж байгаа хөрөнгөөрт илүү үр дүнтэй. Тэгэхээр бид нар нөгөө том болохоор цуслан жишээлбэл манайхаа ингэж хараад байдаг нөгөө том болохоор цусланд явуулна. Бие даах чадвартай болохоор гэтэл магадгүй өнөөдрийн жишээлбэл юу гэдэг нэгдүгээр ангийн хүүхдүүд маань одоо сургуулийн орчинд байж байгаа дахиад дараагийн шинэ орчинд дасан зохицох байдлаар цуслангийн хөтөлбөрт хамрагдах нь хүүхдийн тархины хөгжил бас нэг шинэ юм давуу тал болж орж ирж байдаг. Ингэснээрээ хүүхэд зүйл сурч аавна. Тэгээ хамгийн гол нөгөө бидний бас нэг анхаармаар зүйлүүд одоо энэ ингээд цуслан дээр ингээд маш сайхан ингээд нэмэлт сургалтууд яваад хүүхэд ингээд гоё юм сураад ирнэ. Буцаагаад тэр одоо мэдээлэл, мэдлэг, чадварыг гэрийн орчинд эцэг эхчүүд үргэлжлүүлээд цааш нь тэрэн дээр нь төлөвшөл болгох хэрэгтэй гэж байдаг. Өнөөдөр нөгөө энэ хүүхдүүд маань одоо тэр Монгол үндэсний тухай тэр үндэсний ёс заншлынхаа тухай ингээд мэдээллүүдийг мэдлгүүдийг хол авчлаа тэр 14 хоногийн хугацаанд тий. Тэгвэл энэ нөгөө олоод авсан гэр гэдэг чинь ийм байд юм бэ гэд ингээд олж авсан мэдлэг мэдээллийн цаашаа яах нь гэр дотор чинь энэ гэдгийг яагаад гэрт одоо юу гэдгийг өн тоон үйж идгийг ингээд чадвар болгоод хэрвээ чи одоо байшин дотроо өн байрлуулах юм бол хаана байрлуулах гэж гэдэг юм. Ингээд нөгөө гэрийн орчинд бас их дэмжих ингэж явах юм бол цаашаа илүү их бас их төлөвшөлт нь нөлөөлж идэг. Тэгэхээр нөгөө сургалт энэ одоо дугуулan багшийн одоо өгөөд байгаа мэдлэг мэдээлүүд ч гэсэн одоо хүүхдэд ингээ ихний имийг олгочлоо. Цааш нь чадвар төлөвшөл болгоход бас эцээгийн асран хамгаалагчдын оролцоо нөгөө баттах ажлууд их чухал байдаг гэсэн. Зөвхөн 14 хоног явснараа тэр болгоныг бол мэдээж авах боломжгүй. Зөвхөн өнгөцгөн мэдээлэл. Одоо бидний одоо нөгөө гол яриад байгаа нөгөө писагаар яриад байгаа шүү дээ, тийм ээ. Манай хүүхдүүд бол нөгөө сэргээн санах ойлгох төвшний мэдээлэл чадрууд бол байгаад байна. Цааш нь авч явах нөгөө задлан шинжлэх, үнэлэх, бүтээх төвшний мэдлэг одоо чадвар төлөвшил дээр бас анхаармаар байна гэд. Тэгэхээр бид нар дээр юу бас зүгээр энэ дээр нэмэлт болгоод хэлхийг хүсэж байна гэхээр эхний удаад ингээд олчиж хүүхэд чинь тий цааш нь та одоо магадгүй одоо боломж нь болоод тэр одоо цуслан дээр нэмэлт сургалтаар дахиж явуулах юм уу, сунгах юм уу, эсвэл та тэр Монгол ахуйтай аялах үедээ тэр нөгөө чи цуслан дээрс юу сурсан. Одоо энийг гэртээ хэрэгжүүлээд үзээч. Магадгүй тэр тараг бүрхийг сурцсан бол тий гэртээ нэг тараг бүрээд өгөөч гэд ингээд дадал төлөвшөл болгох нь бас их чухал байдаг. Энд бас нэг хэлэхээр тэгэхээр нөгөө Монгол суралцагчдад одоо төлөвшүүлэх ийм одоо үнэт зүйлийн хүрээ гэж бас байж байдаг. Монгол судлаачдын гаргасан. Тэгэхээр энэ үнэт зүйлийн хүрээн дээр одоо яг л нөгөө яриад байгаа энэ нөгөө ёс заншил одоо нөгөө энэ бусдыг хайрлах, бусадтай хамтрах, хүндлэх эдгээр чадварууд бол бүр хамгийн ихэнд ирэмблэгдэж идэг. Тэгэхээр энийг бид нар ерөөсөө цааш нь ингээд үнэхээр бид нар одоо юу гэдэг Монгол хүнийг бэлтгэх гээд байгаа. Монголын ирээдүйг бэлтгэх гээд байгаа учраас тэр ингээд том 5 нас юу гэдэг 5 дугаар ангид эсвэл юу гэдэг 15 настай болохт нь биш шүү. Энэ 5 настайгаас нь энэ бүр ингээд 2 3 настайгаас нь эхэлж ингэжээж энэ бүхэн цаашаага илүү их бас өргөжж тэлдэг гэдгийг харуулах гэж бодож байна. Одоо ингээд за магадгүй бид хэдийн ингээд хилцүүлгийг үзэж байгаа эцэг байлаа гэж боддог те. За 9 настай хүүхдээ ч юм уу, за 8 настай хүүхдээ. За ер нь нэг цусланд нэг явуулаад үзье гэж бодож ий те. За тэгэх юм бол одоо шинэ яг энэ жилийн байгаа энэ одоо бүртгэлтэй туслангууд дээр за дунджаар ер нь нэг хэд хоног энэ баг насны хүүхд явдیں۔ Те. Жишээ нь яг энэ өдрийн хөтөлбөртөө яг ямар хуу хөтөлбөрүүд байгаад байдیں۔ Те. За түрүүний хэлж байгаа тэр багаар ажиллах чадварын одоо хөгжүүлж байгаа хөтөлбөр хэрэг шинэ яг юу байгаад байна те. За эсвэл энэ хүүхд магадгүй түрүү хэлж дээ те. Үнэхээр бүрэг хичмхий хүүхд байсан бол тэр хүүхдийг яаж задлж нээж гаргаж ирэх юм. За өөр одоо зарим цуслангууд ч нэг онцлогтой бас байгаа дээ шүү дээ. Хичээл сургалттай холбогдлоо. Тэгэхээр яг ямар онцлогуд байна? Энэ тал дээр бас нэг мэдээлэл өгвөл. Яг энэ хүүхд цусланд ер нь бол надаас аягүй олон хүмүүс 20 хоног явж болохгүй 30 хоног явуулж болохгүй гэж асууад идэв. Тэгэнгүүт цуслан бол хамгийн багадаа өвлийн ээлжинд бол 3, зуны ээлжинд бол дээдл нь 7-оос 10 хоног үргэлжилдэг. Тэгэхээр 10 хоног хамгийн олон хоногтой хүүхэд очиод тэнцээ бүлгийн удирдагч багш нарын удирдлагын доор нэг өсөндөө нэг 30-аас 40 хүүхдийг бүлгийн удирдагч багш нар тэнцээ ах шиг нь ээж шиг нь аав ээж шиг нь ингээд анхаарад заавар чиглэлийн нөгөөд аваад удирдаад явдаг. За тэгэхээр цуслан болгон өөр өөрсдийн хөтөлбөр арга зүй онцлогтой. За тэр нь болохоор тухайн цуслангийн байршлаас шалтгаалж ийн те удирдах яваа манлайлагчаас шалтгаалж ийн ямар мессеж алсан яриа зорилгоо тодорхойлсон тэрнээс нь шалтгаалж ийн. Цуслангийн өдөр бүр өглөөс ирэхээс ахуулаад орой унтах хүртэл унтлагын цагийг нь бас багш нар бүлгийн удирдагч багш нар
тойроод бас шалгаад хянаад за өстэй сайн амарч гин үү эсвэл асуудал байна уу гэдээ ингээ хянаад явдаг. Ер нь бол нэгсэндээ цуслан дээр хамгийн номер 1 галын шугамд зогсож байгаа хүмүүс бүлгийн удирдагч багш нар байдаг. Хүүхэд асуудал гарлаа бүлгийн удирдагч багш нар дээр очино. За бүлгийн удирдагч багш нараас заавар чиглэл зөвлөгөө авна. За ерөөсөн хамтын ажиллагаа тэнцээ нэг 40 хүүхэдтэй нэг гэр бүл 2 багштайгаа гэр бүл байж иднаа л гэсэн үг ер нь бол. За тэгээд өдөр болгоны өглөөнөөс орой болтол энэ цаг минут болгоно нь цагийн хуваарийн дагуу төлөвлөгдсөн сүлжээ төлөвлөгөө арга зүйгээр боловсруулагдсан тухайн туслангийн онцлогийг шингээсэн хөтөлбөр арга зүйгээр явж идэг. За түрүүний хэлсэнчлэн яг дадал туршил энд тогтдог. Өглөө 7 цагт босоод өглөө босонгуудаа заавал нэг хүүхэд шүдэ угаахгүй үлдээд байх боломж юусоо байдаггүй. 40 хүүхэд угаалгын газар очиж шүд амаа ариун цэврээс ахаад тий. За дараагийн арга хэмжээндээ бэлдээрэй гэхэд хүүхэд энэ цайныхаа өрөөлөө хоолны газар руугаа чигсаад ордог гэдэг ч юм уу тий. Тэр хоорондоо зүгээр дураараа ингээд гүүгээд хамаа намаагүй хүүхэд толгонд дураараа биш. Тэнцээ бүлгийн зохион байгуулалт баг бүрэлдэхүүнийг эхний өдрөөс нь ахуулаад бүлгийн багш нар зохион байгуулалтанд оруулсан. За эхний өдөр танилцах өдөр гэж итл 2 дахь өдөр энэ спорт өдөрлөг эхлэе шүү тий. Магадгүй 3 дахь өдөр урлагийн наадамтай өдөр шүү. Эндээ бэлдээрээ гээд ингээ хүүхдүүдэд тусланд очисон эхний өдрөөс нь ахуулаад бүх болох 7 хоногийн турш хийх ажлуудыг танилцуулаад эргээд тэрэндээ бэлдэх бүх боломжуудыг нас хангаад явж идэг цаг минут тутам. Тэгэхээр нэгсэндээ эцэг эхчүүд тусланд очиод яг ийм зүгээр л байж идэг юм уу гэд аюух асуудаг. Тинчээ бүтэн ингээд амьдрал өрнөж идэг. Бүр маш яд жаргалтай. Бүр ингээд суралцсан, хөгжсөн. Тэгэхээр өдрийн цагийн хуваарийг дадал зуршил хэвшил болгохоос илүүтэй бас хамтын ажиллагаатай удирдуулах тэнцээ нэгийг бас бүлгийн дараагаар сонгочихно тий. За тэгээд салаан дарга өрөөний дарга за ариун цэврийн дарга гэл ингээл нөгөө бага насны хүүхдүүдийн чинь зохион байгуулалтанд оруулах маш олон тоглоомын хэлбэрээр олон арга зүй байдаг. Тэгэхээр хүүхэд эндээс 7 хоноод буцахтаа уйлаад буцдаг байхгүй. Тэнцээ ингээд юу анх удаа уулзж байгаа 40 хүүхэдтэй нэг бүлэгт нэг цусланд очичоод эргээд тэрийгээ санан дурсаа салмааргүй байна. Яагаад тэнцээ ингээд жинхэнэ дурсамж амьдрал өрнөцөн те бодит тэр хүнийг тэр хүүхдийг яг хүүхдээр нь хүлээж аваад хүнээр нь хүлээж аваад харилцах ижил насны ижил төвшний маш олон хамт олон донд ороод ирэхээр би нэрээ энэ чинь ягж чадахгүй юм те би чадна штэ би энд яагаад оролцохгүй би оролцсон штэ гэдэг мессежийг аваад хүүхэд дараагийн зүйлийг хийх бас тэнцээ нөгөө сэтэл урам зориг аваад буцдгаа гэж хардаг. Хөгжилтэй учраас хүүхдүүдэд сонирхолтой тий. Эерэг сэтгэлийн ярьж өгөөч гэдэг шиг шүү дээ тий. Одоо түр хэлсээр тэр цуслан болон өөр өөрийн онцлог юм хөтөлбөрүүдтэй байгаа. Наривчлаад ингээд ярихад үгүй цаг хүрэлцгүй аюу төвхтөлдөө би зүгээр нэг ганцхан бас нэг хөтөлбөрөөр ингээд товчхон дуу ярихад манай дээр одоо байгальтай танилцах хөтөлбөр гэж байгаа л да. Тэрний төр бүх хүүхдүүдэд өмнөх өдөр нь бид нар бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулж байгаа. За маргааш бүгдөө одоо ингээд байгаль руу аялнаа. За өглөөний цайн дээр юу байх вэ хүүхдүүтэй те? Өдрийн хоолн дээр бүгдөө юу хийх вэ? Одоо энэ бол бидний аялал учраас бид нар өөрсдөө энэ бүгдийг хийнэ. Бид нар одоо маргааш одоо цаг агаараа бүгдөө хараарай. Тэгэхээр одоо ингээд бүгд ингээд тусдаа үүрэг хариуцлагт ингээд хуваарлагдаад маргааш аяллаа одоо ингээд багууд ингээд бий болж байна гэсэн. За маргааш шилгэн бол ямар хоол их үү? Тэрэн дээр одоо хэдэн литр ус хэрэгтэй. Тэр усыг хэн хариуцах вэ гэл ингээд бүх хүн үргэлжсэн. За хэрвээ бороо орох юм бол бид нар яах вэ? Хувцс сундраа энийг хэн одоо үргэлжлэлтийг хянах уу гэд ахаад ингээд өрхтэй хүмүүс те. Майхан саваа хэн барьж явах уу те. Одоо бид нар ингээд яваа ялах ингээд бүгд үргэлжсэн очингуудаа бид нар ингээд байрлах газраа духлаад байрлал хоол ундаа хийгээл ингээд энэ бол одоо ингээд ерөнхийдөө бүтэн өдрийн үйл явц өмнөх өдөр нь ахаад хад өдөр бэлтгэл ажиллагаа базаагаад маргааш нь бүтэн өдөр болоод ороо нэгэ буцаж ирж байгаа. Энд чинь мэдээж хүүхдүүд тодорхой хэмжээнд ачаал авдаг боловч хизээч өмнө нь авж байгаагүй хамтаараа багаар ажилчтай хамтаараа ачааллыг авч хамтаараа одоо альва зүйлийг ялан дийлжтэй альва сорилтыг давж одоо энэ чадж байгаа нь үнээр гайхамшигтай байдаг л да. Энд дээрс ингээд маш гоё юм өөрчлөлтүүд одоо ингээд хүүхдүүдээс ингээд харагддаг их жишээ нэ. Хөтөлбөр болгон л ер нь одоо ингээд хүүхдүүдийн мөрөө хөгжүүдийг одоо нас насандаа тохироол ингээд өгдөг байна. Сонирхолтой байдлаар хүрэх гэж тий. Одоо ерөн зүгээр яг энэ бага насны хүүхдүүд нөгөө альва зүйлийг хэр одоо сонирхож үзэж харддаг юм бол одоо нэг за нэг 10 хүртэлх насны хүүхд бол нөгөө заавал нөгөө эцгийн харан ялтанд байдаг хүүхдүүд учраас ер нь нөгөө орчин солигдох нь арай илүү баг байдаг байх л да. Тэгэхээр яг нөгөө гэртээ ингээл байдаг ээж аав нь магадгүй туслаад за хуцыг өмсгөж өгөөл за цайгаа уу тийг ингээд нэг байнга нэг ийм хүүхэд байгаа дээ шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр байдлаасаа яг нөгөө бие даах байдал руу шилжчихэд нөгөө хүүхдийн одоо нэг танихгүй орчинд орчин гэж шүү дээ. Сэтгэлцэн үед ер нь яаж хүлээж авч яадаг бол ер нь
сая ингээд нөгөө ярьж штэ ингээд нөгөө урд өдрийн энэ зүйлийг бэлднэ гэх тэр бол нөгөө сэтгэл зүйн бэлтгэл талаас нь бас бэлдэж өгöd шүү. Материалын бэлтгэлээс гадна яг тэрнтэй адилхан эцэг эхчүүд ч гэсэн одоо ингээд хүүхдээ чи цусл нөгөө төрөний л нөгөө дахиад ихний яриаар болох гэдэг л дээ ярилцсан гэдэг ирэхээр за чи цусланд явах уу? Явъя. За тэгвэл цусланд ийм өдрүүд болдог гэж цуслангийн тухай бичлэг үзүүлэх ч гэдэг юм уу. Тэгвэл чи энэ дээр гарвал яах вэ гэдэг. Ингээд хүүхдээ багаагаар нь сэтгэл зүгээр нэгдүгürt бэлтэж өг. Магадгүй таны хүүхэд юу гэдэг гэрээсээ огт хоногоор явж үзээгүй ийм байвал та 14 хоногоос илүү цуслантай зөвлөлдөө 5 хоног орж идэг юм уу те. Магадгүй хэрвээ гэр ойрхон байдаг бол та оройд нь авчрах ингээд юм цагийн хувиралтуудыг хүүхдэд өгөх ёстой. Тэгэхээр өдрийн дэглэмийн энэ физиолог үндэс тэгээ энэ сэтгэл зүйн бэлтгэл гэдэг бол хүүхдэд нөгөө тэр дараагийн үйл ажиллагаанд маш их давуу талуудыг өгч идэг. Тэгээ ингээ харахаар нөгөө бид нар хүүхдээ юу гэдэг гинт нэг өдөр цусланд ингээд явуулна гэдэг шийдийг бол эцэгчүүд сэтгэл хөдлөлөөр бол гаргадаггүй байх гэж бодож байна те. Тодорхой хэмжээгээр судлаад за энэ цуслын ийм онцлогтой юм байна. Ингэж хамтарч ажиллах боломжтой юм байна. Дараа нь би ингэж үргэлжлүүлэх юм байна гэд ингээд авч явах нь бас их нэгдүгээр зүг баг. За хоёрдугаарт ингээд ирэхээр ер нь бид нар ингээд нөгөө хүүхдэд одоо өнөөдөр жишээлбэл таны хүүхэд ингээд сургалт одоо сая сургууль цэцэрлэг амраагүй байгаа учраас одоо таны хүүхэд ингээд өглөөнөөс юу гэдэг орой хүртэл бол ингээд тодорхой одоо юу гэдэг хичээлийн яг тэр цагууд дээр илүү суралцахад тарих одоо ингээд бэлэн болцсон яваад байгаа тий одоо ингээд сурц. Тэгэнгүүт өнөөдөр бид нар ингээд 6 сарын 1-ээс юу гэдэг 7 сарын 1-ний хооронд заа ингээд сайхан амар гэдэг ингээд юу ч хийлэхгүй амраачих юм бол тархинд нөгөө нэг хамгийн сүүлд хавар сурж байсан зүйлүүд нөгөөх маань ой тогтоолтын марталтын мөрөө бол явчихна. Тэгэхээр нөгөө энэ цуслангийн хөтөлбөрүүдээр маань нөгөө саяны одоо юу гэдэг хавар үдсэн сургалт үйл ажиллагааны мэдлэг мэдээллүүдийг одоо ингээд тэр бацтгаад шүү дээ амьдрал үйл ажиллагаан дээр те нөгөө бороо оруулах чи яах вэ? Ямар өмсөх авч явах хэрэгтэй ингээд. Инхээр хүүхэд би цаг агаар ингэх юм байна гэд. Ингээд энэ сэтгэл зүйн бас энэ бэлтгэлүүдийг хийгээ яваад байгаа учраас энэ дээр эцэгийн хасраа хамгаалагчид бол ийм өөрсдөө бас энэ хүүхдэд дасан зохицох ийм чиглэл рүү илүү их авч явах нь анхаарах зүгээр байхаа гэж бодож байна. Одоо нөгөө талаас бол цуслангууд маань өөрөө аюулгүй байдлаа бүрэн хангасан байх хэвээр. Аюулгүй байдлаа бүрэн хангасан гэдэг нь юу гэхээр ганцхан нөгөө орчны стандартаас гадна ямар цусланг аюулгүй цусланг гэх вэ гэвэл тэр хүүхэд тэнцээ яг өөрөөрөө байж чадах өөрийгөө бүрэн илэрхийлж чадах тийм газрыг аюулгүй цуслан гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ юу хэлж яаг гэвэл зөвхөн тэр удирдах байгаа бүлгийн багшаас гадна тэнцээ одоо цусланг удирдах байгаа удирдлагууд галтгооны багийнхан аж ахуй ажилтан үйлчлэлийн ажлын бүгдээрээ одоо энэ зуршлангийнхаа одоо зорилгыг мэдчихэдэг хүүхдүүдэд эрхмэлж идэг хүүхдүүдэд адилхан эргээр хандж идэг ийм газар бол хүүхдүүд амарч аюулгүй айдасгүй бүрэн өөрийнхөө байх юм боломжтой байдаг. Тэгээд хүүхд өөрөө өвгийн нөгөө юм төрөлхийн юм сониуч байдаг. Өөрөөсөө төрлөхөөсөө тэгэхээр энэ сониучрах явцдаа шин зүйлийг илрүүлж идэг тийм энэ шин зүйлийг илрүүлэх явцдаа хүүхэд яах нь ажиглах нөгөө танин мэдэх эргүүлээд өөртөө асуудлыг шийдэх энэ бүхэнд явдаг учраас юу гэдэг баг насны хүүхдэд сониуч байдаг манай хүүхдэд 15-наас хүрсэн юм сониучрахаа болсон гэж юусоо бодох хэрэггүй байгаа. Одоо ингэнгүүт нөгөө хөгжилтэй аргаар цуслан дээр нөгөө хүүхдэд цаг хугацаа маш хурдан өнгөрөн түрүүн тэр хүүхэд яагаад уйлаад байгаа юм буцахтаа гэдэг чинь тэр хүүхдэд маш хөгжилтөө нэгдүгээрт хоёрдугаарт тэр хүүхэд их олон шин зүйлийг таньж мэдэж авсан сониучрах гэсэн учраас хүүхдэд тэр илүү их таатай. Тэгэхээр нөгөө эргээд энэ эерэг сэтгэлийн хөдөлгөөний үед сурж авсан зүйлүүд тархинд илүү батчиж авдаг гэсэн үг. Тийм учраас одоо энэ цуслан хөтөлбөрөө магадгүй одоо юу гэдэг нь бусад одоо нэмэлт сургалт үйл ажиллагаанууд тийм ээ бас дугуулan одоо ингээд манай дээр одоо маш олон зүйлүүд ингээд зуны хугацаанд болдог. Тэгэхээр зүгээр эцэг их асраа хамгаалагчид болон ер нь хэлэхэд бол хүн бол ерөөсөө тасралтгүй суралцж байдаг. Тийм учраас хүүхдэд энэ зуны 3 сар гэдэг бол 90 хоног гэдэг бол маш их хөгжлийн боломж үйнэ. Тэгэхээр ингээд нөгөө дадал гэдэг зүйлийг бий болгоход хүртэл яг энэ 90 хоногийн дадал бол их чухал байдаг гэсэн. Тэрнээс нэг өдөр амарсан ингээл хүүхдтэйг ажиллаад чи өстө нэрэ төгөлдөр хурц сурах хэрэгтэй байна гэл нэг өдөр 5 цаг төгөлдөр хураг тоглож яснаа маргааш нь мартчих юм бол тэр ямар ч үрдэнгүй болчих тий. Тэгэхээр нөгөө баг багаар хүүхдийг ингэж дасгаж дасан зохицуулах энэ одоо эргээд юу гэдэг намар 8 сард хичээл сургалтын үйл ажиллагаа ороход хүүхэд мань 100 тэр хэдийгээр хүн харахад зүгээр цусанд амраад байгаа юм шиг боловч тэнд хөгжилдөөд суралцсан учраас тарих дараагийн зүйлийг хүлээж авахд бэлэн болж идэг гэсэн үг. Тэгэхээр нөгөө олон янзын зан аран шинтэй олон янзын
одоо бие бэлдрийн хөгжилтэй тий шарнаас нь одоо янз бүрийн хүүхдүүд төсөл дээр ирж байгаа. Тэгэхээр яг энэ болгонтой нэг туулж ажиллах хүн яалчгүй түр нэг бүлгийн багш гэдэг та түр хэлж штэ тий. Тэгэхээр ер нь энэ жилийн тухай чинь яг ер нь хичнээн яг туслангууд ажиллах чинь тий. Ер нь ингээд жилийн жилийн бүлгийн багш нарын ингээд туслангийн багш нарыг яаж бэлтгэдэг юм бэ? Ер нь ямар хүмүүс тэнд багшилд юм бэ? Одоо шинэ ингээд бага насны гаруй хүртэлх насны хүүхдүүд хүрээд ирлээ тий. Тэгэхээр энэ хүүхдүүдтэй яг тэнд нөгөө энэ хүүхдийг ойлгодог, тий сонсож чаддаг ийм чадвартай хүмүүс байна уу? Яг ямар хүмүүсийг яаж бэлтгэж байгаа туслангууд дээр? Хүүхдийн туслан өөрөө хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газар дээр ерөнхий хамтарч ажилладаг, чиглэл авч. За тэгэнгүүт бүлгийн багш нар бэлтгэдэг сургалтыг бол энэ жилийн хувьд 100 жилийн хүрээндээ бид нар үндэсний хэмжээний бүлгийн багш бэлтгэх аль бие усны сургалтыг хийгээд сая 4 сарын 19-ээс 24-ний өдрүүдэд зохион байгуулад за энэчнээс 114 мэргэжлийн бүр сертификат авсан багш нар бэлтгэгдэж гарсан байгаа. За энэ багш нар маань өөрөө сургалтын агуулгын хүрээнд хүүхдийн нас сэдэвхийн онцлогоос ахуулаад тий аюулгүй байдал хэрхэн хүүхдийн анхаарлыг татах вэ гэхээс ахуулаад тоглоомын аргаар тэдэнтэй хэрхэн хил нэвтрэлцэх вэ? За хөтөлбөр үйл ажиллагаагаа яаж зохион байгуулах вэ гэх мэт бүх нарийн деталь болгоныг сургалтаар зааж өгсөн. За ер нь бол мэдээж энэ чинь нэг 20-25 насны туслангийн стандартаар бол 20-25 насны бакалавр зэрэгтэй за гэр бүлгүй залуучууд ажиллах ёстой гэдэг стандарт байдаг байхгүй. За тэгэнгүүт яг энэ насны залуучууд маань өөрсдөө залуу хүн те эмоцтой за өөрийгөө бас ингээд амьдрал дээр гарах гад өдөрдөө явж байгаа. Тэр залуучууд маань өөрсдөө би туслангийн багш хийж дуртай гэдэг үүднээсээ очиод сургалтанд хамрагдаагүй дуртай гэдэг үүднээсээ очиод бас айгүй олон нөгөө эцэг эхүүдийн мэдхгүй асуудалд өртөх магадлал их байдаг. Тэгэхээр энэ сургалтаар бид нар энэ сургалтыг анх удаа хийгээгүй л дээ. Өмнө нь бол бид нар бас засгийн газартай хамтраад бас зохион байгуулдаг байсан. Үндэсний хэмжээний том агуулгаар бол энэ жил нэлээд том хэмжээнд зохион байгуулсан. За тэгээд бүлгийн багш нар өөрсдөө нэгдүгээр сонирхол дур хүсэл байх хэрэгтэй. Хоёрдугаар хүүхдтэй ажиллах яг анхан шатны мэдлэг мэдээллүүдийг бид нар сургалтаар бас олгочдөг. Эргээд практик дээр ажиллахад маш олон кейсүүд дээр туслан дээр ажиллаж байгаа бүлгийн ахлах удирдагч болон арга зүйчнэр эргэж холбоотоор зөвлөгөө өгж тогтмол тэр залуучуудтайгаа бүлэг удирдах байгаа залуучуудтайгаа уулзраад байгаа кейсүүдийг ярилцаж шийдвэрлэж хамтарч ажилласнаар зуны ээлжийн турш хүүхдүүдэд бид нар бас зохион байгуулалтанд хөгжлийн дараагийн түвшинд гаргаж бэлтгэх боломжтой байдаг. Ер нь жилдээ дунджаар хичнээн хүүхэд одоо яг бүртгэлтэй туслангуудад амардаг. Энэ дотор яг насны байдлаар наваад үзэхэд ихэр ялгаатай байдаг юм бол ер нь жилийн жилд ч юм уу одоо ингээд хамрагдалтын тоо өсөж гин үү, буурч гин үү. Дээрээс нь зөвхөн хөтөлбөр хагуулгын үед ер нь ямархуу байдлаар яаж баяжигдаж ер нь орж ирж гин. Нөгөө чиглэл дотроо жишээ нь аль чиглэлийн ч юм уу те аль төрлийн одоо ямархуу төрлийн туслангуудыг эцэгчүүд хүүхдүүд ер нь нэвлэхүү сонирхож байна. Чиглэл агуулгаас нь хэлээрч чинь. Чиглэл агуулгын хувьд бол хүүхдүүд яг одоо юу сонирхож чинь гэдэг дээр бас туслангууд нэлээд төвлөрдөг болоод байгаа. Жишээ нь уцгүй хүүхэд бараг тусланд очихдаа дунд ахлах насныхан бол байхгүй. За мэдээж бага насныхан бол тодорхой хэмжээнд холбоо ярих төвшөнд бас аваад очдөг тий. За гэтэл бид нар яг тэнцээ ингээд байгаль гүйж харайнд хүүхдүүд олон тэнцээ нэг 200-аас 400 500 хүүхдүүд буужигнадаг орчинд очиж байгаа. Хүүхэд болго өөрсдийнхөө ямиг хямгадаад явах хэвчээ тий. Тэгэл миний хүүхэд уцаа хийчихэж гэл нэг эцэгийнх нь эрдэнэ гэдэг ч юм уу те. Энэ болгон дээр нь одоо яг тухайн үед хүүхдэд хэрэгцээг нь бид нар бүр хоригдж болохгүй. Гэхдээ бид нар ингээд хэрэглэх цагийн тодорхой төлөвлөгөөтэйгээр магадгүй гаргаад өгөх гэдэг ч юм уу те. За орчин үеийн хүүхдүүд өнөөдөр зүгээр гитар сонирхож гин үү, дуу хөгжим сонирхож гин үү, амьд хөгжим сонирхож гин үү те. Эсвэл саксын сонирхож гин үү, волейболын сонирхож гин үү, хөл бөмбөгийн сонирхож гин үү. За энэ болгоноор нь хөтөлбөр үйл ажиллагаагийн төлөвлөлөд урьдчилсан танилцуулснараа илүүтэй тэр хүүхдийн сонирхлыг татах хөтөлбөр үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх боломжууд бас гараа явдаг. За 25 оны байдлаар нийт туслангуудын холбоон дээр ирсэн тайлан мэдээлэлээр бол нийтдээ нэг 68 мянга орчим хүүхэд нийтдээ туслангийн боловсрол эзэмшсэн байлээ. Гэтэл бид нар хүн амын судалгаагаа аваад үзэхэд нийт хүн амын туслангийн насны хүүхдийн тоо бол 33.1 нийт хүн амын 33.3-аас 5 орчим хувьтай гэдэг мэдээлэл бас харсан. Тэгэхээр бид нар хүүхдийг туслан боловсрол олгох
одоо нөөц болцоондоо бүр маш бага хэмжээнд нь л дөнгөж хүрэх гэж явж байгаа. Яг үдээ байдалд бол. Тэгэхээр нэг сая орчим хүүхэд туслангийн боловсрол эзэмших шаардлагатай байж итэл жилдээ бид нэг 60-аас 70 мянган орчим л хүүхэд тий эн чинь яг зөвхөн улирлын чанартай зуны нэг 2 сар л баг туслангийн ээлжүүд эхэлж байгаа байхгүй юу. Гэтэл нэг өдрийн амралтаар бас бусад туслангууд руу өдрийн амрагчаар явдаг ээлж байна. Тэ энэ тоонууд нийлээл нэг за ихтэл 70 орчим мянга байна гэдэг нь өөрөө маш бага тоо. Хүүхдэд яг энэ төрлийн боловсрол эзэмших хэрэгцээ бол маш их байна. Хүсэл бас байгаад байна. Эцэг эхчүүд яг аль туслан хаашаа явуулах шийдвэр гаргалт мэдээлэл бас бага хүрээд байна. Тэгэхээр энэ эцэг их хүүхдийн туслан хүүхдийн туслан гэлтгүй хүүхд рүү чиглэдэг байгууллагууд тийм хүүхд рүү үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд эргээд хүүхэд яг энэ олон талт харилцаануудыг бид нар нэгтгээд мэдээллийн урсгалаа нэг болгоод эцэг эхчүүд шийдвэр гаргагч нарт нэгдсэн мэдээлэл хүргэж чадах юм бол маш их хэрэгцээ байгаа. Бас боломжууд манай цэцлэнгууд жишээ нь ингээд наадмын дараагаас зуны ээлжүүд нь гүйцэд дүүрдгүү гэж байгаа байхгүй. Ягаад гэр бүлээрээ эрт тийшээ явцдаг те. Гэтэл тэнцээ яг хүүхэд гэр бүлтэйгээ зугаалах салхинд гарах нь бол мэдээж байна. Гэхдээ дахиад хүүхдэд яг хамт олнараа дахиад тэр хөгжих хэрэгцээ тэнцээ бас яг бүрэн гүйцэд байгаа юу гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг энэ тал дээр эцэг эхчүүд бас айгуу сайн судалгаатай одоо сошиал сайн болцсон те вебсайт урсгал манай цэцэнгууд бүгд өөрсдийн вебсайттай болсон мэдээллийн урсгалыг бас нэг өгөх гэж оролдож байгаа хичээж байгаа процесс явж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд шийдвэр гаргахдаа бити эргэлзээрээ хүүхдэд туслангийн боловсрол бол маш их хэрэгтэй боловсролоо тэнцээ бүр хүүхдийн вантус ажиллаж идэг, орчин хөгжиж идэг гэдгээр нь бол эцэг эхчүүдтэй хандаж хэлэхэд бол шийдвэр гаргахдаа итгэлтэй байгаарай, сонголтоо зөв хийгээрэй гэж бас хэлмээр байна. Одоо яг харахаар шин нөгөө хэлний сургалттай гэл бас харагдаад байдаг тий. За эсвэл нэг арай өөр байдлаар ч юм уу. Зүгээр яг эцэг эхчүүдтэй ингээд одоо шин ингээд туслангуудын төлөөд бол илүү орой ажиллаж байгаа ингээд бас хүмүүс байгаад байна шүү дээ. Тэгэхээр зүгээр хүүхдээ сайхан агаар салхинд гүйж тоглоулмаар байна гэж байна уу? Эсвэл үнэхээр яг энэ сургалтанд нь одоо ингээд нэлээд сайн суулгуулад энийг илүү нэг сайн хэлийг нэг сайн сайжруулчмаар байна уу? Тэгвэл ер нь яг цусланд явж байгаа гэдэг нэг агуулга харах юм бол ер нь яг яах хэвтэй юм те үнэхээр тэр 7 хоног тэнд англи хэлийг өстой үзүүлэл байх хэвтэй юм уу зарим тал тэр нөгөө та хэлжтэй хүүхд нөгөө сургалтанд хамрахтай ээж аавынхаа гүйцээгүйг одоо нэг гүйцээгч байгаа юм шиг ийм хандлагууд ажиглагддаг гэж яриад л да энэ дээр та хэд зөв өөр өөртөөхөө бас бодлыг бас хуваалцвал за Баттойр яг ер нь янз янзын сонирхолтойгоор хүүхдүүдэд явуулж байна. Зарим нь одоо 7 хоногийн хугацаанд 14 хоногт хэлний мэдлэгийн сайжруулсан гэдэг хэлтэй цуслангээ сонгож байна те. Зарим нь болохоор бити янзын олон хөтөлбөрөөр ингээд шахаараа манай хүүхд айгүй ядарсан байгаа ингээд амраах гэсэн энэ төр гэдэг. Гэх мэтчлээ ингээд эцэг эхчүүд одоо ингээд янз бүрийн л одоо сонирхлоор явуулдаг баг. Ер нь гэхдээ цуслан цаанаар яаж ажилтдаг вэ гэвэл за хүүхд одоо эцэг эхчүүдээ хүүхдүүдэд нэг сайхан амраах гэсэн юм а гэдээ явуулсан байлаа гэхэд тэнцээвэл хүүхдүүд нь харин ч нөгөө амралт гэдгийг болохоор эцэгчүүд магадгүй очиж сайхан хөвтчихэвэл амарсан гэж ойлгоод байгаа шиг байна. Гэхдээ тэргээр л хүүхдүүд амардгүй. Тэнцээвэл нөгөө хүүхдүүдтэй яг зориулсан одоо хөтөлбөр бүрэн ажиллаад те тэр 7 хоногийн одоо хугацаанд нөгөө хүүхд маань амрах гэдгээс илүү ирээдүйн хариуцлагатай те өөрийгөө танин мэдсэн бусдыг ойлгосон те бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн. За тэгээд хариуцлагатай юм иргэн болох эхлэл нь тэнцээ тавигдаад юу өмнөх 7 хоногоос шал өөр тийм хүүхд болоод бүрэн утгаараа тэр амралтыг ажилтнанд хостуулаад өөрчлөгдөд ийм очтгоор ийм давуу талтай ингэж байгаад байгаа тийм ч мэдээж хөтөлбөр бол одоо нөгөө чиглэлээс шалтгаалаад одоо өөр өөр байна. Одоо жишээлх юм бол одоо нөгөө түрүүний одоо багшийн хэлдэг нөгөө судалгаануудын дүн гарсан гэдэг байгаа шүү дээ тийм. Сэтгэл зүйн хувьд одоо ерөнхийдөө бас хүүхдүүд маань тийм баг их гэхээсээ гинүгхээс эрүүл сэтгэл зүйтэй хүүхдүүд бол маш их ховор байна тий. Бие бэлдрийн хувьд одоо дэлгэцийн амралтаас шалтгаалаад бас юу вэ? Энийгээ дагаад одоо нөгөө бие бэлдрийн хөгжлийг сэргээдэг юм цуслангууд бас бий болж байна. Тэрэнд хүүхдүүдэд тэр чиглэлийнхэнд одоо ингэж явуулж байна. Гэх жишээний одоо ингэж төрөл бүрийн сонирхлол явуулж байна. Цаад цуслан одоо холбооныхаа чиглэлийн дагуу бид нар одоо ярьсан дагуу бол яг нөгөө түрүүний 7 хоногийн хөтөлбөрөөр ганцхан тэр хөтөлбөр гэлтгүү өглөөний тэр нөгөө дуунаас эхлээд орон тойрог хийх хүртэл хүүхдэд ингээд өөрчлөлт амралт хөгжил бүх юм ингээд тооцсон байдаг. Ямар тохиолдолд амралт гэж үзэх вэ гэдэг бас их чухал байгаа даа тий. Одоо ингээд жилийн турш магадгүй даалгавраа ихтэй хүртэл бид нар ч одоо ингээд фэйсбүүкээс утаснаас ингээд байнгын хамааралтай байгаад байна шүү дээ. Энэ тохиолдолд нэг ядчил нэг 7 хоног магадгүй утаснаас ч юм уу дэлгэснээс хол байхад нөгөө хүүхдэд магадгүй тархины хөгжилтний муу тархинд нь бие алдрын хувьд юу яаж өөрчлөлт өрнө ажиглагдах вэ юм.
асар их өөрчлөлтүүд гарч ирнэ. Хамгийн энгийнээр гэл ярихаар бид нар одоо жишээлбэл юу гэдгийг 5 настай, 4 настай хүүхдүүд дээр ингээд дэлгэцний хамаарал, тэр хэл ярианы хөгжлийн хоцрогт гээд гарч ирээд байгаа тий. Тэгэхээр нөгөө энэ дээр ингээд эхлээд жишээлбэл хүүхд ингэж яадаг нөгөө гэл хоолоогоо засаал тий. Тэгэхээр манай эцэгчүүд өө яасан хоолон дээр нь юм аргацсан юм уу, шингэн юм уу гэд. Гэтэл нөгөө энэ 4-5 настай хүүхдүүдэд нөгөө дэлгэцийн хамаарлын эхний шинжүүд илрээд байгаа шинжүүд гарч ирж байдаг. Энэ болоод ирэхээр нөгөө фан гэдэг энэ өвчнөх гэж ингэж яриад байгаа. Тэгээд ирэнгүүт дахиад өсвөр нас руу ороод ирэхээр нөгөө хүүхдүүд маань үе үе ингэж зүг зүржсэн утас дугруу гэдэг нэг утасны дуу сонсоод байгаа юм шиг, эсвэл утас руугаа үе үе ингэж нэг шалгаад байгаа юм шиг тий. Ингээд нэг утас дуудлага ирж юу, мессеж ирж юу, эсвэл би мэдээлэлээс хоцорч юу гэдэг ингээд байн бай утас руугаа нэг 5 минут 10 минут болоогүй л уцаа ингээл анхаарал байвал энэ хүүхдэд маань нөгөө дэлгэцийн хамаарлын эхний шинжүүд илрээд байна гэдгийг бас эцэгчүүд таньж явах хэрэгтэй. Энэ бол нөгөө ажиглалтаар эцэгчүүд ерөөсөө нөгөө хүүхдээ ажиглах, манай хүүхдэд ямар өөрчлөлт гараад байна, манай хүүхдэд юу хэрэгцээ гэхлээр хамгийн түрүүнд ажиглаж таньж явах хэрэгтэй. Тэгэхээр эндээс нөгөө дэлгэцийн хамаарлаас тэгээ 7 хоног гэлтгүй зүгээр ер нь хүүхд ингээд зүгээр ингээд хүн одоо цусланд ингээд очиход хүртэл ингээд та хэд нөгөө хүүхдийн бие биел дээр өсөлт жингийн судалгаа авч байгаа тий. Ингэхэд нөгөө дэлгэцийн хамааралтай хүүхдийн одоо бүслийн тойрог нь хүртэл илүү бусдаасаа яг нь илүү одоо өсөлт нь өндөр өргөн гарч идэх ч гэдэм юм тий. Одоо бүслийн тойрогоор. Тэгэхээр энэ ч л нөгөө дэлгэцийн хамаарлыг гаргаад байгаа. Тэгээ нөгөө тэнд үеийнхэнтэйгээ угаасаа програмтай энэ хөтөлбөрөөр хүүхдүүд хөгжилдөө, тоглолтоо, сонирхолтой тэгээд энэ ерөөсөө урд нь очиж үзээгүй тэр Монгол ахуйтай танилцаад явж байгаа учраас хүүхдүүд ерөөсөө тэр утсаа биш болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдийн сонирхлыг татаа тэгээ буцаагаад нөгөө цуслан дээр чинь яг л нөгөө арга билег хослно гэдэг шиг хүүхэд тэнд өөрийнхөө нэг ажлыг хийж аваад амжилттай болж аваад урамшуулын үгээ сонсчихно. Ингээд нэг сайхан урамшуул магтаал авчихна. Буцаагаад хүүхэд энийг хийж явах явцад ингэвэл тараг бүрэлддэг юм байж гэдэг юм. Ингээд олж авч байгаа нөгөө сургамж магадгүй их нь удаа тараг бүрэлдэхгүй гэх тээ. Тэгээд дараагийн удаа ингээд бүрэлдэхэд энд ингээд сургамж олж авч байгаа. Тэгэхээр хүүхдэд тэр одоо нөгөө чат GPT ч юм утаснаас тараг бүрэлдэхийг асуухаасаа илүү энд бодит орчин байгаа байхгүй юу. Тийм учраас нөгөө энэ материалог орчин чинь энэ үүлийн орчин чинь хүссэн үсээгүй хүүхдийг тэр дэлгэцний хамаарлаас нь холдуулаад өгнө. Гэтэл бид нар ингээд яг гэрээ орчин тэгээд ирэхэд за чи утас үзвэ гэж үгээрээ л хэлээд байдаг. Нөгөө өглөө гараад орой ороод гэнэ. Тэгэхээр утас үтсэн юм үзнэ үү? Үцээгүй. Гэх ингээд сууж байдаг. Тэгэхээр нөгөө орчин чинь өөрөө хүүхдийг хүссэн хүсээгүй яхны утаснаас багсаж өгнө. Магадгүй одоо түрүүн хэлж энэ тэр програмтай хөтөлбөрүүдийнхээ явцад утас үзэх тодорхой хязгааруудыг тавьж өгөх. Эсвэл зарим нэг одоо даалгавруудыг, кейсүүдийг утастай холбоотойгоор тий. Одоо хамгийн түрүүнд энэ мэдээллийг олоод за ингээд та мэдээллийг олоод авчиж хөөхөд. Тэгвэл эн чинь энийг юу гэж тайлбарласан бэ? Ингэж тайлбарлаж гээд утсан дээр нь суулаад тайлбарлал учи. Тэгвэл энэ ойлгох төвчний мэдлэг болоод аавн тий. Буцаагаад энэ дээр нь чи энэ дээр байсан бол ямар хариулт хэлэх байсан бэ? Гэт ингээд ирэнгүүт хүүхэд өөрийнхөө хариултыг хэлж аавна гэдэг чинь эргээд задлан шинжлэх төвчний үйл хийчихэж байгаа байхгүй. Энэ нь чи зөв гэж бодож гэнэ үү, буруу гэж бодож гэнэ үү гэд ингээд ирэхээр үнэлэх төвчний мэдлэг авчихна тий. Тэгвэл чи өөрийнхөө бодлоор утаснаас одоо юу нэг интернетээс авсан мэдээлэл хоёроор чи энийг даалгаврыг хийгээд гэд ингээ гаргаад ирэх юм бол нөгөө үнэлэх төвчний мэдлэгийг олоод авчдаг. Тэгэхээр яг энэ нөгөө нэг тусламж тэр ер нь энэ хичээлээс гадуурхын сургалт үйл ажиллагаа бол яг хүүхэд өөртөө сонирхолтой аргаар тэгээд тулгамдсан асуудлаа нэг шийдэж аваад дараагийн ээлжин дээр хүүхэд эндээс маш том ийм тархин дээр их өөрчлөлт. Ялангуяа одоо тэр харааны ой тогтоол, тэр богино хугацааны ой тогтоол, сонрын ой тогтоолтууд энэ хөгжиж идэг. Харахад бол зүгээр нэг юм тараг бүрхэд сураад ч юм уу, харахад ажил хийгээд эсвэл харахад хүүхэд ингээд юу гэх нэг сайхан тоглоод байгаа юм шиг. Гэхдээ цаана тэр тархин дотор тэр танин мэдхүүн тэр одоо намар сургуультай амжилттай сургах энэний чинь суурь нь энэ зуны энэ одоо улирлын хугацаанд бас явагдаад байгаа гэдгийг бас олж харуулах хүүхдэд их сонирхолтой. Тэгэхээр нөгөө бид нар ингээл одоо хаасаагүй одоо ер нь Монгол хүүхдтэр хийсэн судалгаанууд дээр за мөн одоо насан туршид хийсэн судалгаанууд дээр ч гэсэндээ дэлгэцийн хамаарлууд гараад байна. Тэгвэл одоо энэний учир шалтгаан юу юм бэ? Энэ хүүхэд цагийг үр дүндээ өнгөрөөх гэж утас ухаад байгаа юм уу? Эсвэл энэ хүүхэд учир шалтгааныг таних гэж утас ухаад байгаа юм уу? Эсвэл энэ хүүхэд ганцаардлаасаа ороод утас ухаад байгаа юм уу гэд. Ингээд нөгөө гар утасны хэрэглээ их байхад цаана хүүхэд болгонд өөр учир шалтгаан байдаг гэсэн үг. Тэгэхээр нөгөө бид нар энэ учир шалтгааныг бас таньж судалж ийж гаргаж ирэхээс одоо жишээлбэл зарим хүмүүс хүний анхаарлыг татах гээд хүүхдүүд утас оролцож шүү дээ тий. Хүүе уцаа болд гэх юм лаав чи намайг харж гэдэг юм уу. Гэтэл нэг хэсэг нь болохоор
би одоо яа шинэ мэдээлэл олж авах гээд утас харж байна. Тэгэхээр энэ хоёрын хооронд ингээ ялгаа байгаад байгаа учраас одоо тэр сургуульд үйл ажиллагаанууд хийгдээд байгаа ажлууд нь бол илүү дүнтэй. Зүгээр одоо ер нь бол би өөрөө ээж хүн тийм ээ 2 хүүхэдтэй. Ингээ харахад бол би хүүхэд өөрөө ч гэсэн ер нь багтаа бас цуслангийн хөтөлбөрт явж ирсэн. Тэгээ нөгөө багт цуслангийн хөтөлбөрт явж байхад яасан гэхээр бидний үед одоо нөгөө өнгөрсөл үе ярих гэдэг тийм ээ. Энэ үед яадаг байсан гэхээр нөгөө одоо хичээл ингээд дуусгаж байгаа удирдлагын одоо магадгүй үдээд орж ирээд нөгөө шагналын журмаар хүүхдүүдийг цусланд явуулдаг гэсэн. Тэгээ би нэг шагналын журмаар цусланд явж исэн баггүй. Тэгээд явж байхад би тэр чинь нэг 4-р анги 5-р анги л байсан баг. Тэгэхэд анх удаа нөгөө олонний өмнө шагнагдаад ингээд цуслангийн бичвэнк аваад үнгүү те. Тэгээд тэр цусланд очиход ингээд тавьсан дурсамж одоо би ингээд тэр чи одоо ингээд хэдэн жилийн өмнөх дурсамж боловч энд үлдчихсэн байж байгаа. Тэр цуслангийн тухай төсөөлөл тэр нөгөө өөр орчин юм дээр магадгүй тухайн үеийн цуслангийн багшийнхаа нэрийг мартцсан хэрнээсээ тэр сэлб цусланд болсон тэр гоё үйл явдлууд тэгээд өөр тулгамдаад асуудлыг шийдэжсэн зүйл тэгэл ингээд бүх зүйлүүд ингээд ийм сэтгэлд үлдчихэд. Тэгэхээр нөгөө хүүхэд насны дурсамж, эерэг сэтгэлийн хөдөлгөөн, эерэг мэдрэмж би сурагч байхтаа гэдэг дурсамжуудыг бол бид нар энэ хичээлээс гадуурх үйл ажиллагаа энэ цуслангаас бас олж авч идэг ийм давуу талуудтай бас байдаг гэж зүгээр ээж хүний хувьд бодоод ер нь бас яг хүүхдээ аль болох цуслан явахыг бол дэмжижээдэг. Тэгээд одоо зарим сургуулиуд нөгөө ангиар нь одоо жишээлбэл нөгөө сурагчдын амралтын дундуур ангиар нь явдаг. Тэг би бол тэрийг бол тийм дэмждэг. Энэ дунд нөгөө ангийнхантайгаа харилцах, тэгээд тэнд багштайгаа ойлголцох. Тэгээ хүүхдүүд тэндээс юу болж авах вэ гэхээр нөгөө бас юм гэрийн даалгавруудад тэнд хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ гэрийн даалгаврыг бид нар ингээд 100 ингээд юу гэдэг бага ангид жишээлбэл ингээд нэг даалгавар өгдөг шүү дээ. Тэрийг манай эцэгчүүд за 6 сар сайхан амарч, 7 сар амарч, 8 сард л зүгээр стакл зүрхэл бөмбөгдөөл хийчихдэг тий. Гэтэл хүүхдтэйгээ яриад магадгүй чи цуслангийн хугацаанд яг өөртөө зарцуулаад яг өдөрт энэ даалгавруудыг хийгээрэй гэд. Ингээд өгөөд явхад хүртэл хүүхдэд нөгөө тэр нь ачаал болохгүй. Тэгэхээр тогтмол энэ суралцахууг нь дэмжиж ирэхээр тархинд ч гэсэн ийм хэвийн өгөөж одоо мөрөөгөр ярих юм бол хэвийн өгөөжийн өсөлтүүд үүсч идэг. Гинт нэг өдөр амар сайн заажсна маргааш нь ингээд болчих юм бол ургуу өгөөжийн мөрөлт үүсэн тий. Цуслан дээр маш гоё 14 хоног явж ирсэн тэр байхгүй болчих юм бол бүх төр өгөөжийн мөрөлт ингээд үүсч идэг. Тэгэхээр энэ Монгол хүүхдэд энэ Монгол суралцагчдад бол бид нар яг энэ үндэсний уламжлалаа нэгдүгээр за хоёрдугаар энэ чинь ганцхан одоо юу гэдгийг нэг одоо юу гэдэг цуслангийн ч юм уу нэг зүйлээр бүтээгдэг. Энэ бол нэг үндэснээс давнаад ирсэн юм соёл, онцлог бүтээгдсэн зүйлүүд учраас энэ угаасаа дараагийн үед уламжлагдчих хэвээр зүйл үнэт зүйл. Тэгэхээр энэ үнэт зүйлийг магадгүй бид нар ингээд хотын орчинд хүүхдтэйгээ тэр одоо тараг бүрэх тэр гэр барих аргыг зааж өгөх боломж материалыг орчинд байхгүй. Би өөрөө мэдлэггүй ийм үеийн орчин тэгээ хүүхдтэйгээр харилцаа сэтгэл зүйн орчин бүрдээгөө бол цуслан дээр бас энэ бүлгүүдийг олоод авах юм боломжтой юм а гэж зүгээр эндээс би зүгээр сайн харж байна л да. За баярлалаа Алтан дугш. Би тэдний нөхөн ярилцах цаг маань дуусч байгаа учраас хэдүүлээ бас нэвтрүүлгээ дуусгая. Үзэгчдээ өнөөдөр манай студид Хотгон Тэнгэрийн сургуулийн багшийн хөгжлийн төв эрхлэгч Алтан Хундаг, мөн номд хүүхдийн цуслангийн захирал Батбаяр, за Монголын үндэсний цуслангуудын холбооны гүйцэтгэх захирал Урангаа ирж та бүхэнд бас мэдээлэл өглөө. Ингээд зочдоо хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. За баярлалаа. За үзэгчдээ энэ хүрээд нэг сэдвээр нэвтрүүлэг өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж хамт байсан та бүхэнд баярлалаа.